За Live News-тэй хамт байгаад баярлалаа үзэгчдээ. Манай өнөөдрийн зочны цагаар нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга Сүхбаатар өргөд ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна. За тэгэхээр нийслэлийн залуучуудын хөгжлийн газар маань хизээ байгуулагдваа. Ер нь яг залуучуудаа зориулсан ямар үйл ажиллагаа явуулж байна? За нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн залуучуудын хөгжлийн газар 2016 оны засаг даргын А825 тоо захирамжаар үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагаа бол 2016 оны 10 сарын 6-наас эхлэн үйл ажиллагаа явуулж гисэн. Одоогоор 8 сарын нурийг үзээд байж байна. Энэ өнгөрсөн хугацаанд нийслэлийн залуучуудыг ямар чиглэлээр яаж хөгжүүлэх вэ? Залуучууд ирнэ хөгжил гэдэг бол ямар асуудал байна? Залуучуудад бэрхшээл, тулгамдж байгаа бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудыг бид нар судлаад өнгөрсөн 8 сарын хугацаанд бол нэлээд олон ажлыг зохион байгуулсан. Үйл ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын чиглэлээр хийсэн ажлуудыг товч танилцуулбал нийслэлдээ бид нар залуучуудын хөгжлийг дэмжих төвтэй болсон байна. Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг бол өнгөрсөн 5 сарын 19-нд нийслэлийн засаг захиргааны 5 дугаар байрны Б блокийн 2 дахь урд аль биесны нээлтийн үйл ажиллагааг бид нар зохион байгуулсан байгаа. Тэр залуучуудын хөгжлийг дэмжих төв дотор бол бид нар 90 компьютер бүхий 3 сургалтын танхим, мэдээллийн технологийн салбарт залуучуудыг мэрэгшүүлэх, сургалт зохион байгуулах тийм болцоотой 3 танхим 90 компьютертай тийм орчныг бүрдүүлсэн. Хажууд нь сайн дурын төв байгууллаа. Мөн залуучуудыг бизнес гараагаа эхлүүлэхэд нь тодорхой хэмжээний тусалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг бүхийг бизнес инкубатор төвийг 12 компьютертай 12 сандал ширээтийг бол байгуулсан байгаа. Тийм дотор мөн залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх болцоотой орчныг бүрдүүлэх зорилгоор хобби клубыг байгуулсан байна. Хобби клуб дотор бол тоо хязгаар байхгүй залуучууд мэргэжлийн болон сонирхлын чиглэлээр өөрсдийнхээ хоббигоороо цуглаад нэгдээд тэгэхэд бол манай газраас бол байр сайн гаргаж өгөх. Тэр залуучууд нэг ирээд суугаад нэг цай авахад бид нар цай аягтаа нэг ус хэрэгтэй бол ус 100 бол хөт ус бол хөт усын үлдээд залуучуудаа чөлөө цагаа зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Энэ бол манай өнгөрсөн 8 сарын хугацаанд нийслэлийн залуучуудыг хөгжүүлэхийн төлөө бидний хийсэн хамгийн том амжилттай хэрэгжүүлж байгаа төсөл. Залуучдын хөгжлийг дэмжих төвийг бол нийслэлээс тодорхой хэмжээний засвар дээр нь бид нар зардлаас төсвөөс зардал гаргасан. Дийлэнх хөрөнгө оруулалтыг бол Солонгосын бүгд найрамд Солонгос улсын КОИКА гэж байгуулах байгаа. Солонгосын гадаад хэргийн яамны харьяа хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагааны байгууллага гэдэг. Энэ байгууллагын төслийг хэрэгжүүлж байгаа MKIT-гээ сургалтын төв байгаа. Энэ MKIT-ийн сургалтын төвтэй бид нар хамтарч байгуулсан байгаа. Сургалтын бүх хөтөлбөр програмуудыг бол MKIT сургалтын төв өөрсдөө аваад явж байгаа. Төр, хувийн хөвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны жишг загварыг бид нар гаргах юм төлөө. Цаашаа тийм залуучдын хөгжлийн газар төдийгүй нийслэлийн засаг захиргааны байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг бол харилцан ашигтай байдлаар явуулах болцоотой орчныг бид нар жишг загварын болгохын төлөө зэтгэн ажиллаж байгаа. Их сайхан төв байна. Миний хувьд бол те залуу хүний хувьд бол ер нь их сайхан санагдаж байна л да. Ялангуяа эерэг залуучуудыг дэмжинэ гэдэг бол бас Монголын ирээдүйд тэр чинийгээр бас их сайхан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь эерэг байх тал дээр та хэд маань яг ямар зүйл дээр илүү уриалга явуулж байна? Замаа оюутны амралт эхэлчлээ тий. Тэгээд оюутнууд маань чөлөө цагаараа очиод ингээд бас яг ямар сургалтууд хамрагч болохоор байна. Сургалтын чиглэлээр эхлээд бол мэдээллийн технологийн салбарт бид нар 8 төрлийн сургалт зохион байгуулж байгаа. Энэ сургалт нь бол компьютерийн өргөн хэрэглээний програм ханга зүгээр анхаарчны суур мэдлэг буюу Excel, Word, PPT, PowerPoint дээр хэрхэн өөрийнхөө оюуны хөдөлмөрийг тэрэн дээр бол бүтээгдэхүүн болгож гаргаж ирэх үү гэдэг талаас нь. Тэрнээс гадна Photoshop-ing болон 3D сургалт тэр Java гэдэг компьютерийн програм байна. Мөн веб дизайнер гэдэг вебийг хөгжүүлэх, тэрний загварыг хийх, зохион бүтээх гэсэн чиглэлийн 8 төрлийн сургалтыг үн төлбөрөөр зохион байгуулж байгаа. Нэг удаад 150-аас 200 орчим залуучуудыг хүлээж авах болцоотой сургалтын танхимтай. Энэ сургалтын танхимд одоогоор 1400 гаруй залуучууд бүртгэлтэй байгаа. Бид нар энэ бүртгэлтэй байгаа залуучуудыг болцоогоор нь шахаад сул компьютер ширээ үлдээхгүйгээр бүгдийг сургалтанд хамруулах чиглэлээр ажиллаж байгаа. Тэрнээс гадна манай газар дөнгөж саяхан өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр дууссан сургалт гэх юм бол аялал жуулчлалын салбарт гайд буюу хөтчөөр ажиллах болцоотой залуучуудад бид нар гадаад хэлний зохих мэдлэгтэй залуучуудыг хөтчд бэлтгэх, хөтчийн талаарх суур ойлголтыг олгох, анхан шатны мэдлэгтэй болгох юм сургалтыг 5 хоногийн турш нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтраад манай нийслэлийн залуучдын хөгжлийн газар
хамтран зохион байгуулсан байна. Үндсэн гол зорилго маань яг Монгол залуу хүн бүр эх орноо үргэлж өөрөө эх орноо төлөөлж байгаа иргэн гэдэг утгаараа гадаад хүмүүстэй харилцаж байгаасаа одоо бид нар бол 13 дугаар зуун тэрнээс өмнө ч гэсэн дипломат соёл, дипломат ёс бол маш их өндөр түвшинд хөгжсөн байсан ард түмэн. Манай Монгол үндэстэн гэдэг бол одоо бид нар бол зөвхөн байлдан дагуултаараа биш. Бид нар дипломат харилцаа, дипломат ёс, гадаад паспорт гэдэг энэ ойлголтыг дэлхийн дахинд бид нар анх түгээсэн үндэстэн бол Монгол үндэстэн. Одоо гэрээгээ гэдэг байж байна. Энэ бол ерөөсөн аль ч газар дипломат паспорттай адилхан визгүй зорчих хэрэгтэй. Энэ дотроо одоо аливаа нэгэн одоо бомтос одоо цэрэг дайжлах юм уу? Эсвэл одоо морь хөлөг дайжлах, унаа дайжлах юм эрхийг олгосон маш их олон төрлийн паспорт. Одоогоор бол паспорт байна. А дэлхийд бол одоо амбассадор гэдэг элчин сайд, амбассадор гэдэг англи үг бол монгол үгнээс гаралтай. Амбан сайд гэсэн үг. Амбан сайд буюу элч гадаадд суугаа тухайн орныг төлөөлж байгаа хүнийг тэгж хэлдэг байсан. Энэ мэн одоо англи хэлэнд ерөөс амбассадор гэдэг. Энэ утга нь юу юм гэхээр амбан сайд. Ийм одоо агуу түүхтэй. Тэгэхээр бидний түүхээ дэлхийн нийт зөвөр зөв боловсон байдлаар яг бодит байдлаар нь бид нар зөв танилцуулахын тулд хамгийн түрүүнд гадаад хүнтэй бол Монгол иргэн харьцах бол тэр хүн өөрөө элчин сайд шиг, дипломат ажилтан шиг байх ёстой. Тэрний суурь нь одоо яг энэ салбарт ажиллаж байгаа хөтөж хийж байгаа залуучууд гэж байна. Тэгин чиглэлээр бид нар үн төлбөрөө сургалтыг зохион байгуулсан байна. Зуны үйлрэлд ер нь залуучуудыг альва нэгэн ямар ч нөхцөл манай байгууллага бол ер нь залуучтай эерэг байлгын эерэг залуучуудыг нийт төрөнд дэмжиж байгаа. А мөн эерэг байх хүсэлтэй байгаа залуучуудыг дэмжин. Эерэг бус залуучууд ер нь бүх залуучуудаа дэмжин. Гэтэ бид нар эергийг илүү дэмжиж байгаа. А эерэг байгаач гэж бас байж байгаа. Эерэг байгаач гэж дэмж одоо дэмжлэг үзүүлнэ. Бид нар та бүхнийг эерэг байлгахын төлөө бид нар үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Сөрөг байгаа залуучуудыг ч гэсэн бид нар эерэг болгохын төлөө энэ залуучуудыг бүх талаас нь дэмжиж ажиллана. Нэгснээ сөрөг контент одоо энэ Light News гэдэг аягүй гоё гэрэл гэгээтэй мэдээллийг уламжилж байгаа. Ийм сайхан нэвтрүүлэг байгаатай адилхан бид нар ч гэсэн залуучуудтайгаа тулж ажиллаад одоо энэ гэрэл гэгээтэй эерэг байлгахын төлөө ажиллаж байгаа. Зуны үйлрэлд олон төрлийн сургалтыг эрэг сэтгэлийн давалгаа гэдэг одоо JCR лидер гэж одоо салбар байгуулга байгаа. Тэр салбар байгуулгын эрэг сэтгэлийн давалгаа гэдгийг бид дэмжиж ажиллаж байгаа. Нийслэл дээр бас мөн бид нар эрэг гэсэн контенцээр бас одоо энэ зуны амралтаар зуны туслангуудаар ахлагангийн хүүхдүүд бид нар эрэг сэтгэлийн чиглэлээр лекцийг зохион байгуулах гэж байгаа. Бүх туслан дээр тулж ажиллана. Тэрийг бол нийслэлээс бид нар тодорхой хэмжээний төсвийг бол зарцуулаад залуучууд цусан дээр амархаар ингээд нэг тодорхой хөтөлбөрт ороод хамрагдаад гэж энэ дотор энэ хүүхдүүд эрэг болоод ирээсэй гэсэн талаас нь ийм сургалтыг зохион байгуулж байгаа. Одоо өнгөрсөн 8 сарын хугацаанд бид нэг 5 орчим мянган залуучдыг энэ сургалтад хамруулсан байгаа. Цаашаа ч гэсэн эрэг гэдэг энэ хандлага бол манай газраас үргэлж одоо хамгийн түрүүнд олон нийтэд бол бид нар таниулахыг хичээх. Энийг бол нийгэмдээ энэ хандлагыг бол одоо төлөвшүүлэхийн төлөө бид үйл ажиллагаа явуулах болно. За баярлалаа. Тэр үзэгчтэй бас нийслэлийн залуучуудын хөгжлийн газар болон Light News мэдээллийн хөтөлбөрөөс эерэг байгаараа эерэг байцгаая гэж уриалж байна. За ингээд Light News мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.